Намхай аварга угалзын дунд цохооны үрд шагдрынх намарж иж байва. Тэдний хөтөлгөө мориндоо хүнд юм очсон жигтэйхэн том богц ганцалчихсан булаа том буйтай нэгэн хүн иржээ. Тэр хүн хөнгөнсөн хоолоогоор гэрийн эзнийг дуудан нохоо хориулаад гэрт орж өрхийн тэргүүн шагдартай ойр зуур ярилцсан цай ууж байснаа тэднийд хоноглохоор болжээ. Тэгэд моримолоо янзлахаар шагдартай хамт гартал хэн нэгэн бүх ачаа тэшээг нь буулгачихсан байна гин. Тэр хүн үгүй эрхэн үнийг дааж буулгадаг байна гэж ихэд гайхсан янзтай асуужээ гэтэл 15 орчим настай намхай хүү ахаа таны морины нурууг амраахаар би буулгачихсан юм аа гэв. Нөгөө хүн би даншийн заан хүн. Үүнийг хүнтэй нийлж арайхийн морин дээрээ гаргасан юм аа. Танай энэ хүү юр бүсийн их тэнхээтэй юм байна гэжээ. Маргааш намхай хүү ачаа дэшин зочныхоо гарыг хөргөлгүй төвөггүй ачхад тэр хүн ихэд багтсан сэнжтэй. За шагдруугаа минь танай энэ хүү биднийг олон жил баярлуулж танд нэгийг дуулгах вэ гэж хэлээд явсан гэдэг. Өтгөс хөгшдийн ярилцлыг тэр нэгэн 100 Түшээдхэн аймгийн Дайчин Чин вангийн хошуунаас хэсэг ирчүүл алсын замд ачаа хөсгөхтэй явцгааж байжээ. Ярьж хилцэг үгийг нь сонсвоос арай жирийн биш бүх дуу хоолойн эрдүү хүчтэй байр байдлыг нь ажваас хүн хүнээс онцгой хөдөр байдраа энэ хідэн хүнийг хинч гисэн алс нутгийн бөхчүүл нэгэн том наадам зорж явна гэж андахгүй мэтгээр ажээ. Яг энэхэн үед тэдэнтэй нэгэн баг хүүгэн тааралджээ. Хөдөө нутагт хааж тохиолдог тааруу муухан хувцастай юм үзэж нүд тайлаагүй байраг энэ хүү хонгор зүсмийн шүдлэн үрээ унаж хонь харуул явсан юмсанжээ. За хүү минь юуг нэг хараавэ гэж бөхчүүлийн нэг нь асуусанд хүү ах нарыг наадамд явж байгаа бүх улс болов уу гэж бодоод сонирхон харж байна гэж хинэггүй үннээ хэлжээ. Тийм л дээ. Харин чи өөрөө бас наадамд очиж барилдах санаатай яваа хүн биш биздээ гэж нэг нь тэр хүүгээр тоглоом гэж өгүүлсэнд очиж үзэх юмсан гэж тэр хүү царай нулайсхийн хариулжээ. Гэвч энэ үгийг хэн ч анзаарсангүй. Хуучин давуу тэрлэгтэй хончин хүүний номой бүргхэн байдал өөртөө зохиогүй үг асууж байгаа зэргийг шоолон ташигналтлаа нээжгүй тэдгээр хүчтэн ирсэн инээдэм дунд хөвөний хэлсэн үг зам дээр унан үлджээ. Гэвч хүү тэндээс үлдэж хоцорсонгүй хариулж явсан хоноо орхичоод барааны газар өнгөртөл даган явсан тул тэдгээр бөхчүүдийн ахмад нэг нь за хүү үг болдож өхөр холдох гэж байдаг юм. Цаад хончин хэцүүдлээ буцна байгаа даа гэсэнд бас нэг нь эсвэл бидэнтэй хамт сайн ноёны аймаг орж заян гигэний их наадамд хүчээ үзэж барилдах гэв. Хөвөн үүнд нь нүдэн сэргэж цуг явъя гэж аяархан хэлжээ. Мөндөө хөөрхий гэж хэдэн бүх нижигнэлтэр хөхрөлдөөд арай сэрүүдэх байгаа хүмүн хон дээрээ байж байвал чинь хот айлын багчуулаас ам ухтуул авах юм давхиад ирж юу магад. За буцаж үз гэж хөөжээ. Хөвөн дуртай дургүй үлдэж хоцорсонд бөхчүүл өөр юм ярьсаар ажигч үгүй зааш явж. Гэтэл нэг мэтэл нөгөө хөвөн ард нь мөн л дагаад явж байв. Үгүй эн чинь яасан айхтар хүн таарва тамин. Буцны үгүй юу чи яв гэж ам амандаа хөөж явуулж. Хэсэг яваад эргэж хартал ашгүй юм алга байсанд нэг нь одоо ч үлдээ шив. Зайлвал энэ хүү ухаан муутай юм байлгүй гэсэнд ахмад бүхэн ухаанч муу хүү баха гэд өөр юм хэлэлгүй орой болсон хойно сая анзаарвал нөгөө хүү нөгөө л хонгор шүтлэнгээ унаастай өдрийн хിവэр ард явж байна гин. Түүний хармагцаа эн чин арай нүдэнд хий үзэгддэг хэрэг биш байгаа даа гэж бодоцгоогоод гайхах зэрэгцжээ. Гэвч өдрийн хүүн биеэрээ мөнтөл аргагүй тайвширч дороо зэмлэж цагнан одоохон буц гэж элдвэр үдсэн боловч энэ хүүн ботсонгүй. Өдөж тэднийг буудлахад хамт буугаад хонгор шүдлэнгээ чөдөрлөж тавьцгаад хоолноос нь гордон ажилтан тусалтан суужээ. Ийм айхтар салдаггүй хүнтэй учрах гэж бас байдгаа тамин нэгэн бүх хэлэхэд нөгөө бүхэн за одоо яах вэ? Наадамд л үзэх гэсэн эрх үе юм биз. Хуганч залуу эрх хүний хүстгэл юмны нэг мөн дөө. Хүмүн ингэхэд хэний хүү гэгч байндаа чи юм гэсэнд хөвөн би шагдрын баг хүү гэжээ. Нэр хэмбэ хөө сандаг учир. Ухаа бас хэдтэй вэ? 17-тай мөн дөө морин жилтэй хүү юм. Чи тэгээд барилдах дуртай хүү юм бизтэй? Дуртай. Зөв дөөхөө. Гих зэргээр жаахан тоглоом шоглоомын үгс ярилцаж байгаад унтцгаажээ. Өглөө босмоц хөвгүүнийг буцаан явуулах гэж цагнаад нутаг дээр үлдээж
бухжуул цааш хөдөлжээ. Гэтэл 2 3 даваад явж байтал ард нь ирчихсэн дагаж яв. Ер нь тэд зөхөрж гүйцээд өдрийн халуунт голын зах дээр зориод буудлаад тогоо шанага барьж яваа энгийн хар хүнд заа чи энэ хүгнийг сайн хаяад өг. Цаадах чинь хашраад буцаг. Бид ч гэсэн хичээж үгүй гэжээ. Хүүг хонгор шүдлэнгээ усалчаад эрэхтэн тэд хөтчтэйгөө барилдуулжээ. Гэтэл хөвгөн хөтч хар хүнийг амархан унгааж орхисон дахин барилдуулав хөтч дахиад унаж. Үгүй хараачгүй гэж тэдний нэг сагсуухан залуу бүх давхиж очиод барилдсан дорхноо тэр хүүд шидүүлжээ. За 50 биш боллоо шүү. Чи чир юу бол гэж өчигдрийн ботсон юм аа гэж Ахмад бүх өгүүлэн бүгдээрээ дистралан барилд гэжээ. Тиймхүү нөгөө шоолж инээж явсан хөвгүнтэйгээ бүгдээрээ дистралан барилдаад унацгааж хамгийн сүүлд Ахмад бүх өөрөө тэр жаалхүүтэй барилджээ. Гэтэл Ахмад бүх ихч тэр жаалхүү амархан унгааж орхив. Яахав хөрхий хөдөөнөөс олдсон олз заяын наадамд аваачиж өргөе гэж Ахмад бүх аяархан хэлж байсан гэдэг. Бусад бүхчүүл цөм гайхсан эцсэн хоёртой болоод дув дуугаа болж түүнээс цааш заян гигэний наадам болохоор товлсон газар хүртлэх хоол цайгаа хувааж идэн үеийн юм шиг явцгаажээ. Намхай ургын тухай домогшин үлдсэн ярианы 1-р хэсэг дууслаа. Хэрв таалагдсан бол үргэлжлүүл үсхийг хүсвэл subscribe дарахаа мартаваа.